Сайн уу манай хашийн бичлэгэнд тавтай морил бидний үнэштэй бичлэг хийхээр шийдээд энэ ингээд сууж байна. За өнөөдөр болохоор ямар бичлэг хийх гэдэг юм бэ гэхлээр би нөө Тайланд хоол хийж идмээр санагдаад нэрийг нь марцлаа. Нөө коконат тийм шүлтэй гэх юм уу? Томхагай гинэ. Томхагай. Би хувцас соличлаа. Гарах гад. Орцонд нь юу байгааг би энийг хараад үгүй. За цулмах гинэ. За надад цулмах байгаа. За кокосны сүү буюу коконат сүү тий. Кокосны сүү. За ус эсвэл дахиад нийшүүл надад ус л байх хангалттай. За галангаал лемонграсс. Би нэг хятад дэлгүүрт харж ирсэн баха өмнө. Лемонграссыг. Кафир лаймын авч. Мөг хэрэгтэй. Аншуй лайм шүүс гинэ. За лайм авах юм шиг байна да. Тэгэд загсны соус. Давс байгаа. Дати чили авах хэрэгтэй. Улаан перц, сахар байгаа. Гайгүй юм шүү дээ. Шүл буцалж авах үед нь галангаа лемонграсс, кафир лаймын авчаа хийж хэмээн. Дахиад мөөгөө хийгээд, зээ соус, сахар, лаймын шүүс артаас нь хийгээд ял болом шүү дээ. Гайгүй юм байна. Эндээ red curry paste хийгээрэй гэсэн юм баггүй юу? Би нэг утсан дээрээс юуник хараад байгаа. Инстаграмын жор хараад байгаа. За тэгээ шууд хятад дэлгүүр очиод уулзъя за. Хаваад. Яманы энэ тол ямар гоё шүү дээ. Таруулах уу. Хей. Зэ. Чинээс нэг цүнх хаваад дэлгүүр гарахтаа цүнхтэй гардаг байхгүй юу? Японоос сурсан нэг юм. Хоол хийж иднэ. Одоо гоё хоол хийж сурна гэж бодож байгаа. It says also Thai, maybe it's okay. Okay. Jamone. I will want to Chinese stuff first. Yes. Yes. Jamone mio. Харахад харин үхэр харагдаад байгаа юм шиг. Нэг гэрэл байхгүй тий. Ингээ заримдаа харахад хөөр харагдаад амар санагдаад идэж. Тандарт хийж санагддаггүй. За. Би та нарт Итали харуулъя. Италид ирэхээс өмнө Италийн гоё юмнууд хармаар байдаг байсан. Тийм болохоор хармаар байгаа хүн байж магадгүй. Бариад явж байгаахыг харах юм бол италичууд гайхна. Би бас юм бариад явсан байхгүй. Дижая бариад нэг жижиг хотод очиад камер бариад гадаа үзсгэлэн шиг юм болж байсан. Тэмжээ орсон ч арай камера бариад явсан ч хүмүүс бүр амар гоё хандт юм бэл шүү дээ гэхгүй юу. Нөгөө амтлагаа энэ төр байсан ч энэ амтлагаа хийдээ гэдэг би тэгээ влог хийж бодоогүй л дээ. Буу дурсамж болгоод явчих гэж бодсон. Италид гоё шинэ жилийн уур амьсгал ороод гэхдээ одоо ер нь одоо хүртэл ингээд харахаар хамгийн гоё шинэ жилийн уур амьсгалтай газар бол манай Монгол л юм бэ нэлээ. Яалтчихгүй. Орс иж маадгүй тий. Шинэ жилийн уур амьсгал болохоор хүмүүс ингээл балкон дээрээ ингээд гэрэл интрасаагаа тавьчихдаг. Хөрхөн багаз. Тэгээ манай яг хин жижигхэн хотын маань хотын төв нь хөрхөн засчдаг юм байлээ. Засчдаг. Японд ч болохоор амар гоё illumination интер байдаг шүү дээ тий. Энэ ч ялгаагүй байгаа л та их Японы хөлөө гоё. Тэр тал дээр бол миний төрсөн өдөр нэр 1 сарын 1 өдөр би шинэ жилийн баяр шүү дээ. Амар туртай. Шинэ жилийн баяр үнэхээр гоё идэг би шууд шинэ жил гэл 12 сар 31 гэл 1 сарын 1 гэл шууд хүмүүс надад мэд хүргэл. Бүр гоё идэг. Тань ч надад 1 сарын 1 мэд хүргээрээ. Намайг мэд үздэг хүн ч одоохондоо байхгүй хэл тоо. Би ч бас нэг лаг мундаг. Сапта болгож утгагүй л байгаа л тоо. Анаараа манай хот ингээд дээрээс ийм гоё харагдчих. Гоё харагдаж байна. Тэгээ хүмүүс амар мундаг те яаж ингэж ажлынхаа хажуугаар гэр бүлийнхаа тэгээ хүүхдтэй бол хүүхдтэй хажуугаар ингэж логин төр хийдэг байна. Үнэхээр гайхамшигтай.
Одоо ингэж би ариун оюунд амар дуртай. Ариун оюуныг амар үзэх дуртай. Тэгээд тэр манго майнд лөө. Манго майнд бас дуртай. За тэгээд мэдээж Musicaholic Girl-ийн анууд дуртай. Ингээ харахаар бүгдээр амар лаглаг ажил хийгээл гэл амар завгүй байсан мөртлөө амар гоё влог хийгээл тэгэл тэрийг эдитлээл юм ингээ видео эдитлэх чинь амар хэцүү шттэ. Амар цаг ордог. Тэгээ бичлэг авна гэдэг чинь бас ядаргаатай. Би чинь ингээ хоолн болонд орохоор зураг мураг авах дурггүй байхгүй юу. Тэгээл ингээ байгаа байдлаа юм жоохон бичлэгийн авах дурггүй юм байхгүй юу. Тэгэхээр тэд нэр тэгээл гоё бичлэг аваал. Гоё яадаг. Яаж тэгж амжуулдаг байна тий. Би нэг ганц спойл заагаал дэл нэг хичээлдээ явбал бичлэг хийгээд янзлах зав гарч ирэхгүй байх чинь. Тэд нэр бүр үнэхээр маш үрс бүтээлтэй хүмүүс байгаа шүү. Бахархмаар. Яа ариун оюун тий. Бизнесээ тэгж авч явж байгаа. Тэгээ дөнгөс төрцөө 2 хүүхэдтэй, эзэгтэй, захирал хүн хажуугаар янз бүрийн влог тэр хийгээд яваад идэг. Ашиг би ариун оюунд хамгийн 2020 онд танилцж байсан. Нөгөө урлах клубт нь би барилж анхны гişүүдийнх нь нэг болоод авч ирсэн байхгүй. Тэгээ айгу багасаа үздэг. Багасаач гэжтэй. Бүр анх YouTube хийж эхэлсэн хойноос нь л үзсэн. Айгу гоё татна мундаг санагддаг тэгээд. Тийм байна. Тэгээс ингэ барилд авчих гоё юм байна. Тэгээд жихнээсээ хатад дэлгүүд жихнээсээ хатад дэлгүүр дээр ороод уулзъя. Зэмэр зэм юм хэрэгтэй. Red curry paste гэдэг энэ хэрэгтэй байсан. За энийг авчи. За энэ болохоор 2 еврогийн lemongrass. Нэг юм даам. Асууя. Цэний хичээсэн асууя. Хурж хаштай хич байгаа шүү. бид хоёр иддэг болох дагш авч авсан. Түрээс авдаг байхгүй 800 евро гинэ. Тэгвэл энэ шүлний чинь хамгийн гол зүйл нь коконат юм нэг тийм зөөлхөн хамттай юм өртлөө тэмчээс гэсэн амттай гэсэн бодлоо халуун ногоотой юм шиг. Уусаа нэг тай хоол чинь нэг тиймэрхүү байдаг шүү дээ. Японочууд ч бүр амар бодоогач тий. Чатхаар л угаалаа. You? Wow. Right? Lemongrass.
Амар айхтай байна. Йоо би бүр сая жоохон орцсон чинь бүр амар юм сэмсэн айлсан үнэрэн бүр найтаалаа шүү дээ. Би ч уулын юм үнэрлэж чадахгүй байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө сая бүр амар үнэ. Харин ихтрүүлч үү. Энд чи юу хийсэн бэ гэхлээрэ чикен бидэж байгаа те. Дахианы мах, тэгээд lemongrass, тэгээд сонгон, тэгээд улаан чили, garlic. Тэгээд бол одоо энэс жоохон ингэ шүл гаргачмаар. Мөөгөө хийгээд тэгээд жоохон мөөгөө хийснийхаа дараа coconut milk хийчих. За тэгээд ерөнхийдөө бол тэгээд буцлангууд нь fish oil хийгээд тэр red curry paste гэсэн мэлөө. За тэрийг хийгээл тэгээд ерөнхийдөө болчихж байгаа.